Маквари арал нь өмнөд тэнгис буюу Австрали болон Антарктидын дунд оршдог. Антарктидын судлаачид Маквари арал дээр байрлаж судалгаа явуулдаг байна. Мөн энэ арал дээр далайн хав, хоцон шувуу, захлаа зэрэг далайн амьтад олноор амьдардагаас гадна хэдэн мянган зэрлэг туулайн амьдардаг байна. Далаачид 1870 онд туулайг анх арал дээр авчижээ. Туулайг анх авчирсан цагаас хойш арал дээр өвсөнд хижээлтнэр хооллдог үнэг, чон зэрэг махчин амьтан байгаагүйгээс зэрлэг туулайн үржил замаа алджээ. Арал дээр туулай хэд олширсан нь арлын өв сурамлыг устгаж, экосистемийн хувьд сөргөөр нөлөөж байна гэж байгаль хамгаалагчид үзэж байна. Тиймээс Австралийн байгаль хамгаалагчид Маквари арал дээрх зэрлэг туулайн тоо толгойг бууруулах арга хэмжээ авч эхлээд байна. Австралийн засгийн газрын тусламжтайгаар 25 сая долларын төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Байгаль хамгаалагчид туулайн тоо толгой хамгийн их голомтод газруудад тусгаалan бэлдсэн хорыг нислэг тэрэгнээс буулган байрлуулж байна. Гэхдээ туулайн хор бусад зэрлэг амьтдад сөргөөр нөлөөж болох талтайг мэрэгчлэнүүд хэлж байна. Ялангуяа шууд хорноос идэх магадлал их байгаа юм байна. Хэдийгээр төсөл амжилттайгаар явагдаж туулайн тоо толгой цөөрөх магадлал байгаач зарим туулай хоронд тасан зохицох эсвэл ямар нэг байдлаар амьд үлдвэл бие төлөвлөгөө бас тэдэнд байгаа юм байна. Энэ нь анчин ноход. Мэргэжилтнүүд мөс зүсгэж аврах том Аврора Австралийн сүлэг онгоцон дээр 10 гаруй анчин нохтыг тусгаалan сургаж туулай огт нь харах зэрэг мэрэгч амьтдыг барихад бэлтгэж байна. Нохой туулайн үрийг олоод ухаж ивдэн туулайг барих эсвэл үүрийг нь сахиж угаад туулайг барьдаг болсон байна. Австралийн засгийн газар их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа боловч төсөл амжилттай хэрэгжих юм бол байгалийн үүсгэл тарлыг буцаан сэргээж хуучин төрхөнд нь оруулах нь юунаас чухал гэж төслийн ажилчид үзэж байна.